За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр нэгэн сонин гоё сэдв болсон гэж бодож байна өөртөө бол. За тэгээд тэр сэдв нь юу вэ гэхээр ирээдүйн чамаас ирж байгаа мессеж. За ирээдүйн чи одоогийн өөртөө яг одоо юу гэж хэлэх вэ? За үзрүүдээр дамжуулаад өөрт чинь ирээдүйн чамаас мессеж хүргье. За сонголтын 3 карт байна. За тэгээ сонголтоо жоохон бясалгаж агаад сонгуул их зүгээр ах шүү гэж бодож байна. Бясалгана гэдэг чи одоо ер нь анхаарлаа өөр дээрээ нэг гүнзгий сайхан амьсгаа авч агаад дотоод хүнтэйгээ ярина шүү дээ, тийм ээ. Энэ зөв үү? Энэ хоёр дахь нь зөв үү? Гурав дахь нь зөв үү гэдэг ингээд асуугаад тэгээ төвлөр. Тэгэхээр ер нь зөв сонголтоо хийх бах. За тэгээ бүр сонгож чадахгүй байвал яг гэвэл энэ нөгөө бус карт юунуудаас уншлагаас арай жоохон өрөөц мессежүүдийг хүргэх байх гэж найдаж байгаа учраас бас сонголт нэг тийм эргэн байгаасай гэж хүсэж байгаа байхгүй юу? За би. За жоохон эрчмийг та эдийнхээ сонголт хийхэд туслаад. За ингээд сонгосон байх гэж найдаж байна. Бусд үеүдээс арай илүү удаан хугацаа өгсөн гэж бодож байгаа болохоор сонгосон картныхаа уншлагыг за таймстамп дээр бусд үетэй адилхан байршуулсан байх болно. За манай нэгдүгээр группийнхний сонгосон Нанига хоши дэска гэсэн цай. Чи юу хүсэж байгаа юм бэ гэж суутахдаг байхгүй юу? Энэ Япон карт өөрөө. Чи яг юу хүсэж байгаа юм бэ гэж суутахтай шүү. За тэгээ картны утгуудыг дараа бүрнийг хүрчлэн ярьж өгөө. Ярьж өгөх ч байдаг нь юу яа тайлбарлая. Ярьж өгөх тахтай байна. Үлгэр ярина гэж байгаа юм шиг. Тэнийг юм. Юу одоо тийм сони юм хэлж байгаа те. Ярьж өгөө. За хөгзрүүд юу хэлж байна вэ гэд үзээд. Нилээн гүнзгий сүнслэг одоо ун гайс бол ерөнхийдөө картуудаас бол харагдаж байна. Ирээдүйн чи яг одоогийн чамд юу дамжуулах нь вэ гэд үзье л да тий. За work with perseverance юу мэдгүй. Уулангаа энэ ч одоо Америкт бас дажгүй 2 жил мэл болцсон юм даа 20 жилийн өмнө гэсэн чи одоо англи хэлбэлээр уншиж чадхаа байсан байх юм. Мэдгүй. Одоо нөгөө Японд байдаг болохоор чи энэ бүр уншлага хамгийн өмнө бүр тийс өөр тэгээд энэ Япон хэл чи өөр энэ англи хэлээр уншиж чинь гэж үргэлгийг авдсан шүү дээ угаасаа. Өөрсдөө тэнийг дуудлагатай. Тэгээд тэр мөрөнтэй холилж утгаад нэг олон гадаа тэлтэй хүн шиг бүр хэцүүдэд байж шүү. Ер нь бол бодлоо. Үргэлжлэн чиний төрчлөлт. За энэ хүзэр минь яг юу хэлж байна гэхээр одоо хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээрэй гин. Магадгүй ажил төрлөө бодъё. Тэгээ ингээд янз бүрийн болоод байгаа бол одоо өөрийн чинь хэдэн жилийн дараах ирээдүгийн хүн бол чамд одоогийнхаа хийж байгааг үргэлжлүүлээрэй гэсэн байх юм. Чи заримдаа ингэнэ одоо юу гэж боддог вэ гэхээр чи заримдаа би яг зөв зам дээрээ байна уу? Энэ ажлаа хийгээд байх нь зөв үү? Ер нь энэ ажлаас өөр илүү гэл хүний нэг сэтгэл нэг юмд одоо нэг хана их ховор штэ. Тэгэл нэг мөнхийн эрэл хайгуултай гэдэг шиг нэг л байнга л нэг тийм юмыг өөрчлөхийг хүсчихэд штэ хүний дотор тал ер нь. Гэтэл таны дотор тал бол тэхгүй байна. Одоогийн хийж байгаа чинь зөв шүү гэдэг шүү. Яагаад энэ дэр чи нэг тийм ингэнэ үр дүн нь гарахгүй өөрт чинь нэг одоо ингээд ажиллаад байхад надад одоо нэг үр дүн нь гарахгүй байна энэ төргээ бодож байгаа бол үгүй гэж байна. Үр дүн нь удаан харагдаж байна вэ гэд бодоод байгаа юм шиг байна. Орхичхул яах вэ? Өөр юм хийвэл яах вэ энэ гэсэн маягийн танд эргэлзээ бодлоод орж ирдэг бол тэр хүн бол танд өөрөө чинь ирээдүй бол чи одоогийн бодож байгаагаасаа хамаагүй ойрхон байна гэнэ. Хэрэг ямарваа нэг юм зориод амжилтанд хүрэх гээд за тэр хүртэл энэ хүртэл гэл ингээд бодож байгаа бол тэр чинь өөрөө
чиний бодож байгаагаас илүү ойрхон байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол бууж өгч болохгүй шүү гэж. Одоо бууж өгөх юм бол хамгийн сайхан одоо мөчүүдийг тий хамгийн сайхан нөгөө нэг хүлээж исэн юм хүртэж чадахгүй одоо зогсчихж магадгүй байна шүү гэж хэлээд байна. За practice үзэр тий. Энд чинь өөртөө энэтэй ч айгүй гоё холбогдож орж иж байгаа байхгүй юу? За энэ practice үзэрлэл угаасаа дадлах туршлага гэсэн үг шүү дээ. Өдөр бүрийн жижиг дадлага туршлага жижиг алхмууд чинь чамайг энэ хийж байгаа ажлынхаа бүр мастер нь болгоно гэнэ. Юм ерөөсө гинтэл яадгүй өдөр бүр хийсээр байтал өөхгүй оролдлого, хичээл зүтгэл, тууштай байдал энэ бүхэн чинь чамайг энэ шааран бөмбөлөг хөөргөх энэ салбарынхаа хамгийн одоо мастер тэргүүн нь болно гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр наан нь шантарж болохгүй гэдгийг хэлэх гээд байна. Чи магадгүй нэг өөрийнхөө төрөлхийн нэг авьяасаар юм хийдэг баг. Одоо тэгэхээр тэр энэ сүнслэг чинь хэлж байгаа учраас юу гэж бодож байна гэхээр одоо сүнслэгийн чинь авьяас чадал нь зөв гэсэн үг байхгүй юу? Тэгэхдээ авьяас байгаа хэрнээ авьяасыг чинь нөгөө өдөр бүр өнгөлж тордож гэдгийг нөгөө санааг хэлээд байна л да. Өнгөлж тордож иж одоо нөгөө болор шиг гялалзуулдаг гэдгийг сүнслэгт чинь бол хийж байгаа юмны чинь авьяас чиглэл юм нь бол байгаа гэж хэлээд байгаа юм шиг. Ерөнхийдөө тэгэхээр нэг өөрсдийнхөө одоо нэг тийм сүнслэгийнхаа авьяасаар ажиллаад за тэгээ энээс би нэг айхтар амжилтанд хүрэхгүй байх уу юу гэд ингээд дундаас нь жоохон заримдаа эргэлзэх бодлого төрөөд байгаа юм шиг байна. За тэгэхээр таны одоо ирээдүй бол тэгж хэлэхгүй байна. Өдөр бүрийн дадал туршил хамгийн гол нь бас нэг сахилга баттай байх тийм. Хэрвээ ямарваа нэг юм хийдэг бол өнөөдөр энийг хийн л гэсэн бол тэрийг заавал ингээд тэр өдрөө ямар ч нөхцөл байдалтай байсан тэрийг хийдэг л байхыг хэлээд байх сахилга бат. Тэгээ тууштай байдлыг хэлээд. Өнөөдөр нэгийг маргааш нэг хийхэ болоод жишээ нь ингэхгүй. Яг нэг надад хэлж байгаа юм байсан. Энэ өөрийнхөө ирээдүгээс сонсч үгүй юу. Тэгээ над шиг бас ингээд нөгөө би ч одоо жишээ нь за өстө өдөр болгоо нэг бичлэгээ хийнэ гэл амир өдөр бодсон. Заримдаа залхуудаа дийлддэг байхгүй амир. Яг л тэрэн шиг над шиг нэг бас ингээд би тэгтээ нэг онцлогын энэ дээр юу гэж боддог вөхөр. Энэ миний хийх ёстой ажил мөн гэдгийг бол мэдчихэж байгаа. Мөнхийн нэг ингэж хойшин татдаг нэг хачин бодол байгаа. Хүний л нөгөө залхуу бодол юм да. Өөрийгөө нөгөө юу яаж байгаа тайвшруулж байгаа бодол. За одоо байнга л хийхээс хойш тий. Байнга л хийхээс хойш энэ ч одоо тэр нөгөө юу гэж бодоод байгаа маа хаашийн бараг л энэ насаараа хийх гэж байгаа юм чинь гисэн бодлоор тайвшраад өнөөдрийн өдөр тутмынхаа жижиг алхмыг жишээ нь би бол хойшлуулдаг. Тийм юм уу зам зуршил надад байна. Тэгээ тэрийг минь хэлээд байгаа юм шүү. Тэгээд надтай төстэй зантаа нэг иймэрхүү бас ингээд нэг дундаас нь юм бодоод байгаа болсод байгаа хэл та. Мэдээж би ганцаараа биш л байх л та. Мэдээж төрөлхийн авьяастан тодорхой зүм бэлэг за ингээд нэг уншдаг юм араа уншаал энэ алга болохгүй гэсэн нэг тийм итгэл юм хааш яваад тийм л юм байна л да. Тийм. Байж л байхаас хойш гэсэн шиг нэг сони юм бодоод тэгжэл нэг хүний амьдралын тооч нь хэр хугацаатай ч үлээд хизээ бид нар хизээ өгөхгүй мэдэхгүй гэж байна шүү дээ угаасаа тийм. Тийм байж хойшлуулсан хэвээрээ байгаа даа. Тэгэхээр энэ бас надад бас зориулагдсан мессеж байна гэж хүлээж авлаа. Баярлалаа. За. Тэгэхээр ирээдүйн чи болохоор юу гэж чамд хэлж ийн гэхээр надад бол гайхамшиг бол тохиолдоогүй. Тэгвэл би өдөр бүр зүгээр л өөртөө бууж өгөөгүй гэнэ. Наад чиг залхуурж бууж өгж болохгүй нэ шүү тамина. Өдөр бүр бууж өгөөгүй амжилтанд хүргэсэн гэж хэлэх гээд шүү. За Merkaba Spiritual Protection гэдэг. Энэ болохоор одоо нэлээд хүчтэй сүнслэг карт байна л да. Ирээдүйн чи бол чамд хэлэхдээ чи ганцаараа биш ээ. Чамайг дээрээс чинь харж байгаа. Тэ? Бүгдийг чамайг ингээ хамгаалаад өгдөг. Энэ хамгаалтын энергитэй байхгүй бүр. Хүн
хүн гэдэг чинь тэр чигээрээ энерги тийм ээ. Тэгэхээр чамд сүнслэг хамгаалтыг бол бид хийж өгж байгаа шүү. Чамд сүнслэг хамгаалалт байгаа шүү гэж хэлээд байгаа. Зарим үед болохоор зарим үед гэхээс илүү сүүлийн үед хүнд нөгөө нэг нь ажиллаа болох уу, хийж байгаа юмаа яах вэ гэдэг дандаа л нөгөө нэг энерги унтсан байдаг байхгүй юу? Энэ хамгаалалт нэгсэндээ энергийн хамгаалтыг нэг хүн ч одоо өдөр тутмынхаа явдал суудлаараа л ядаж идж байгаа хоол хүнсний бохир энерги хүртэл хүний энэ сүнслэг хамгаалтыг багасгаж идэг, жижигрүүлж идэг, унгааж идэг. За орсон гарсан газрын сөрөг эрчим энерги хүртэл ингэж идэг. Уулзсан учирсан хүний сөрөг эрчим энерги хүртэл ерөөсөө бас хүнийг энэ тойргийн жижиг сүлээл, хамгаалтын нэвдэл ингэж идэг байхгүй юу? Тэгэхээр сүүлийн үед энерги чинь унаад байгаатай үүдэлтэй энэ нэг ажиллаад ихгүй гэсэн эргэлзээтэй нэг адын бодлууд ч орж ирдэг гэсэн үг. Эргэлзээ байхгүй сүнслэг дүүрэн хамгаалттай байхад бол хүнд ерөөсөө л айгүй их тийм хийж бүтээх урам зориг ерөөсөө дүүрэн пүүл 100% байдаг байхгүй. Энэ унах тусмал бус юм нэг бүтлгүй болол энэ тойрог энергийн тойрог бөмбөлөг унах тусмал одоо хүнд дандаа сөрөг бодлууд орж ирэл ингээд идэг гэсэн үг. Тэгэхээр магадгүй хүмүүс өөрт чинь хүмүүсийн нэг жоохон сөрөг бодол модал жоохон гэдэг нэг нөлөөлөмтгий автомтхай энтер болдог гэсэн үг шүү. Тэгэхээр дээд хүч бол чамайг одоо хамгаалж байна гэж байна. Одоо хамгаалж байгаа учраас өөрийнхөө явдал суудал хүн нөгөө нэг явдал суудал ямар мөрөө харна гэж нэг юм байгаа шүү дээ тий. Би зөв хүмүүстэй уулзаж учирч байна уу? Би яг үнэндээ энерги унгах яг юу хийж ийн энэ төр гэдэг дээр бас одоо нөгөө жоохон мэдлэгтэй юутай болоорой гэж. Мэдлэгтэй бас хамгаалттай болоорой гэж. Байгаль ихэд хамгаалтын чулуунуудаар ингээд хамгаалж болно шүү дээ. Жишээ нь би одоо хамгаалтын чулууга зүүцсэн байна. Сайхан сувдан хамгаалтын чулууга зүүсэн байна. Хамгаалах аргаа мэдэхгүй л ядчил нэг одоо өөрийн энергид тохирсон өөрийн төрсөн он сар өдөр те ордод тохирсон хамгаалтын чулуунууд хүртэл зөөгч нь өөрөө маш өөр байдаг байхгүй юу? За тэгэхээр магадгүй те дээд хүч бол чамааг бол хамгаалсаар байна гэж. Өөрийгөө нөгөө нэг чи хэрв ингээд би азтай хүн өнтер гэж боддог бол үгүй чи азтай гэхээсээ илүү хамгаалалтай байсан гэж. Чамд хэрв муу юм тохиолдоод одоо чамд хэрв ямарваа нэгэн сөрөг юм тохиолдоод ч юм уу онцгой тааламжгүй юм тохиолдсон бол чиний хамгаалалт байхгүй болсон л гэдэг. Хамгаалж эвдэрсэн л гэсэн үг. Ерөөсөө л тэр энергийн хамгаалалт. За тэр тийм юм гэдгийг ойлгоорой гэсэн санаагаар хэлээд байна. Аз гэдэг чинь өөрөө бүтэн дүүрэн энергийн хамгаалтанд донд харж байгаа юмнаас ирж идэг гэж. Тэгэхээр чи зөв байсны чинь чиний үйл хөдлөл, явдал суудал зөв байсны чинь одоо илрэл гэсэн үг байхгүй юу? За lead the way. За энэ дээр ирээдүйн чи чамд юу хэлэх гээд байна? Бусдын замыг битгий дагаа гэнэ. Чи өөрийнхөө замаар хүн болгон өөрсдийн замтай бусдынхыг дагаад яваад иж болохгүй. Нөгөө өөрийнхөө замыг олж өөрийнхөөрөө явахгүй болохгүй. Тэгэхээр чамайг өөрийн гэсэн хувь тавилангаа, өөрийн гэсэн замаа тийм гаргах одоо хувь тавилан бол хүлээж байгаа гэсэн санааг хэлээд байна. Хүний замаар яваад иж болохгүй шүү дээ, тийм. Light your own path гэдэг. Хүмүүс чамайг өөрийн гэсэн замаа хайгаад бидрээд явж байхад ойлгохгүй байж болно. Тий. Ер нь ойлгохгүй. Ягаад гэвэл хүний зам өөр учраас. Тэр хүний зам тэр хүндэл зөв. Тэр хүний зам чинийхтэй адилхан байхгүй. Угаасаа байх бүр албагүй. Угаасаа байх ёсгүй байхгүй бүрчг. Тэгж яривал гэдэг шиг. Тэгэхээр чиний хийх гэж байгаа замнал одоо өөртөө замаа гаргах гэж байгаа ямыг бусд хүмүүс ерөөсөө ойлгох албагүй шүү. Хүмүүс шүүмжилнэ үү, чи буруу байна гинүү, чиний амьдралд энэ зам тохирохгүй гинүү. Угаасаа тэд ерөөсөө мэдэхгүй байхгүй чиний замыг. За тийм болохоор өөртөө итгэлтэй өөрийнхөө замыг гаргаж өөрийнхөө урагшлахыг одоо сануулж байна.
Магадгүй энэ чиний хийх гээд байгаа юм чинь одоогийн байдлаар нэг бүтэлтэй биш байгаа бол чи дундаас нь шантраад магадгүй хүмүүсийн хэлж байгаа ярьж байгаа хүнд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энээс илүү өөр чи зүгээр л одоо чи хэрэг сүнслэгийнхээ авьяас чадлаар нэг юм хийх гээд ингээд дотроос ч хүн яриад өөрөө ингээд хийцэн эхлүүлсэн явж ил чи зүгээр ийм юм хийж хахаар тэр мэрэгчлэрээ ажиллавал хамаагүй сайхан амьдрын штэ одоо гих жишээний нэг иймэрхүү юмуд жишээ нь те одоо нөлөөлнө штэ хүнд чинь те өөрт чинь ч нөлөөлнө тэр өөрт чинь нөлөөлөхдөө ямар үед нөлөөлөх вөхөр энэ нөгөө нэг сүнслэгийн хамгаалалт унсан үед л нөлөөлдөг байхгүй. Сүнслэгийн хамгаалалт бүрэн дүүрэн байгаа үед хүн өөртөө маш дүүрэн итгэлтэйгээр өөрийнхөө хийх гэсэн сүнслэгийнхаа хүслийг юм хийгээд ингэ явна. Гэтэл энд lead the way гэдэг чинь өөрийнхөө замаар л явдаг бусдыг хамаагүй шүү гэдгийг л дахин хэлээд байна л да. Тэгэхээр нэг өөрийн замаа зөв олцсон хэрнээ бас дундаас нь болоод бас нэг жишээ нь зүгээр л сарын тогтмолд орлоготой цалин мөнгө ажиллаа хийгээл явж яах нь баг энэ нэг юмнаас илүү юм биш үү мэш үү гэсэн иймэрхүү яриа хэлцэл гарч байгаа юм болоо да. Тийм учраас эсвэл бодол төрдөг ч юм уу тий. За тиймэрхүү учраас магадгүй урд чинь ийм мессеж ирээд байгаа юм болоо да гэж хэлэхээр бодохоор байна. За тэгэхээр бусдын мөрөөр бол алхах хүн бол биш ээ. Харин эсэргээр чи энэний замыг нь гаргаад чиний замаар араас чинь хүмүүс бол харин явж болно гэсэн тийм юм хэлэх гээд байгаа. Чи нэгсэндээ зам гаргагч. Хэний ч хийж байгаагүй ямар нэг юм хийж байгаа хин нэгэн байх. Тэгэнгүүт чи зам гаргах хэрэгтэй хүн багт. За ask your mother. За энэ болохоор ээж л гэсэн үг. Ээжээс л асуулах гэсэн үг шүү дээ. За ээж гэдэг чинь шууд утгаараа магадгүй ээжүүд байж болно. Гэтэл шууд утгаараа биш бас нэг ээжтэй холбоотой удмын энэ сүнслэг мессеж ирж байгаа учраас удмын гэж хэлмээр санагдчихна. Ээж ч гэсэн ээжийн холбоотой ээжийн талын удам гэж ярьдаг шүү дээ манайхан тий. За тэгэхээр тэр ээжийн талын ураг удам онгод одоо юу байдгийг юмнасаа одоо асуу гэж өөрөө ойлгохгүй мэдэхгүй байгаа гэвэл ээжийн талын хүн одоо айл болгон л нөгөө нэг удмын бөөтө удмын хин нэг нэг ураг удмаа дааж явдаг гэдэг шиг магадгүй тэндээсээ асууч гэж шууд утгаар хэлж байгаа байж бас болно. За тэгэхээр нэгсэндээ өвөг дээдсийн энерги за эмэгтэй хүний хүч тий. Тэр магадгүй нэг удхан ч юм уу хүн бас танаа ураг удамд байдаг байж болно. Байгаа гэхэд ээжээс асуу гэж байгаа байхгүй. Эсвэл нөгөө хүүхэд баг залуу байхад чинь ч юм уу ээжээ чинь хэлжсэн үг байж болно шүү дээ. Одоо асуудгүй маяхад өмнө нь ээжээ чинь хэлжсэн үг. За чи нэг иймэрхүү юм ингээд тэгээд гэдэг ээж хүн чинь хүүхдээ хараад хинээс ч илүү мэддэг гэдэг нэг утга байгаа шүү дээ. Тэгэхээр ээжийнхаа хизээ нэгэн цагт өмнө нь хэлжсэн үгийг ойлгоогүй байсан бол одоо эргүүлэн санаад ойлговол одоо чамд тэр үг нь үнцэнтэй болж болох юм аа. Тийм цаг үе нэрсэн байж магадгүй. Чамд одоо хэрэг болох цаг үе нэрсэн байж магадгүй гэж. Магадгүй гэж угаасаа л ер нь тийм цаг нэрснийг хэлээд байна. Ээжийн үгний эсвэл ураг удмын хин нэгний цаг нэрснийг. Ягаад гэвэл энд нэг жоохон эргэлзээ тэнэгэлзээ байгаа бол чамаг эргэлзээ тэнэгэлзээнээс гаргаж өгөх одоо хүн чинь тэнд байгаа байх шиг байна. Хүн яг нэг эргэлдсэн байгаа үед хүний яг л зөв онч хэлсэн ганцхан үг хүртэл хүнийг бүр нэг эргэлзээнээс гаргаж идэг. Тэгэхээр тийм л юм яригдах гэдэг. За freedom. Эрхчлөө гэсэн карт тийм ээ freedom. За энэ картан дээр бичсэн үгээр болохоор юу гэж юм гэхээр уур гомдол хуучин хүлээснээс намайг бүр чөлөөлөөч гэж. Намайг эрхчлөөтэй болгоод өгөөч гэж. Энэ юу гэж юм гэхээр дотоод сүнслэг чинь хэлж чинь чамд. Өөрөө чинь дотоод сүнслэг хуучин өнгөрч усан гомдол хуучин хүлээснээс чөлөөлөөд өгөөч гэж гуйж шүүгэр. Чиний дараагийн чинь ирээдүйн хүн чинь юу гэж юм гэхээр чиний дараагийн амжилтыг хүмүүс биш. Өнгөрсөн шарах өөрийн чинь дотор байгаа гомдол хуучин одоо тэр нэг тавьж явуулж чадахгүй байгаа уур хүлээд ийн гэж юм. Тийм болохоор өөрийг ингэж тэр гомдлоо тавьж өгөөд тэр уучлахын уучлаад уучлж чадахгүйг зүгээр
одоо хүн мартаж чадахгүй ч гэсэн зүгээр л тийм тавиад явуулаад ингээд өгөөч ээ. Тэгвэл би ингээ эрх чөлөөтэй болох гээд байна гэж дотор хүнээс чинь хэлж байна. За тэгэхээр амжилтыг олохгүй байгаад байгаа нэг тууштай нэг амжилтыг чинь гацаагаад байгаа шалтгаан чинь энд явж байна шүү. Энд явж байна. Ягаад гэвэл эрх чөлөөтэй дүүлнэсэд өөрийнхөө дур зоргоор чөлөөтэй дүүрнэс гэхээр ингээ гинжилчээд байна шүү дээ. Нөгөө нэг уурч нь гомдол чинь нөгөө бухимдал чинь хэн нэг уучлах чадахгүй байгаа, тавьж явуулж чадахгүй байгаа байдал чинь энийг бариад байна л гэж хэлвэ. Тэгэхээр энэ хин нэгнийг тэр өөрийг чинь гомдож исэн хин нэгнийг уучлах тухай асуудал ерөөсөө биш. Чи өөрийгөө чөлөөлөх тухай яригддаг. Хамгийн их одоо хин нэгнийг уучлалт тавьж явуулж чадахгүй гомдол чинь тэр хүн ерөөсөө мэдэхгүй. Тэр хүн өмнөөс чинь зовхгүй. Тэр хүн чиний гомдлыг бүр ерөөсөө өчүүхэнж тоохгүй. Мэдрэхчгүй. Тэрийг чи тавьж явуулахгүй бол өөрийгөө л зовоосон бүр улам удаанаар зовоосон хүн болчих жоохоо байхгүй юу. Тэгээд энэ бүтэх гэжсэн боломжтой юмнуудыг барьж хорьсон өөртөө ингэж цоожилсон. Гацаасан хүн. За тэр талаас нь ойлгоорой. Тийм тэр талаас нь ойлгох юм бол хүн чинь нэрээ үтэн шттэгээд ингэж тийм тавиал явуулах байхгүй юу. За тэгэхээр энэ ерөөсөө л бас л ингээл ерөнхийдөө би энэ нэгдүгээр групп чинь надад өөрт минь бас хэлэгдээд байх шиг байна дөө. Тэгээ надтай төстэй усууд бас зөндөл байдаг байлгүй дээ. Яг өөртөө хэлээд байгаа мессеж шиг санагдчих шүү бүх юм. За тэгэхээр өөрийгөө чөлөөлөө л гэж. За таны сонголтын карт. Энэ болохоор чи яг юу хүсэж байна? Үнэхээр юу хүсэж байна гэдэг байгаа байхгүй юу? Чи сүүлийн үед бусдын хүссэн амьдралаар амьдрах гэж оролдоод байгаа гэж магадгүй. Гэтэл орчлон хорвоо болохоор чамаас чи юу хүсдэг вэ? Ямар амьдрал мөрөөдөж байгаа вэ? Яг ямар хүн болохыг хүсэж байгаа вэ? Гэж асуугаад байна. Яг чин сэтгэлээсээ энийг дэвтэрэн дээр цаасан дээр энэ 3 асуултыг тавьж агаад ямар ч одоо тийм хязгааргүй, айдасгүй байсан бол чи юу гэж хариулах байсан бэ гэдгийг ингээ бичээд үзээрэй. 3 асуултанд. Бүр чин сэтгэлээсээ. Ямар ч нэгсэнд логикийн тарихаараа бодохгүйгээр дотоод сэтгэлээсээ хэрв чи мөнгөтэй байсан бол жишээ нь тэгнэ гэж биш. Энд ямар ч мөнгөний үнцнийг жишээ нь оруулахгүйгээр хэрв чи мөнгө гэдэг юм энэ хорвоо дэлхийд байхгүй хүн хүснээ хийж чаддаг байсан бол чи юу хийхийг хүсэж байна вэ яг одоо гэсэн. Ийм асуултуудад ингээд бичээд хариулаад үз. Хүн нөгөө бичгээр айгу нөгөө цэгцэрнэ гэ. Бичиж хагаад чин сэтгэлээсээ хариулаад үз. Тэгэхээр магадгүй чиний дотор хүний чинь хүсэл. Хэрв хэн нэгнээс хамааралгүй байсан бол чи яг одоо нөгөө яг товчхондоо юм л баг. Чи маргааш өхнө гэж байгаа бол яг одоо юу хийхийг хүсэж байгаа вэ гэсэн асуулт байхгүй шулууханда. Гэхдээ маргааш өгөх гэж байгаа юм чи нэрээ одоо ямар хамаа байна гэдэг хүн хүснэл хийхийг бол бодно шүү дээ. Юу мөнгө төгрөг дээр маргаашаа бодож цааш нааш нь хураах юм тийм байхгүй шүү дээ жишээ нь. Мөнгөтэй мөнгөгүй ч хүссэн юм аа л хийхийг бодно. Жишээ нь энэ аюу хамгийн энгийн амархан одоо тэр хариулж болох нэг арга. Тэгэхээр ийм чухал асуултыг өөрөөсөө асуугаад үзье гэж хэлээд юм байна. За тэгээд энэ асуултыг өөрөөсөө бол нууж болохгүй. Чин сэтгэлээсээ тэрэндээ хариулсан баг нөгөө амьдралын чин замыг энэ асуултанд хариулснаар чиний дотор хүний нөгөө нэг хийх гээд байгаа юмнууд гарч ирэх баг. За ирээдүйн чамаас за базаад ингээд нэг хэлчих юу хэлэх гэж байна. Бууж өгж болохгүй. Өдөр бүр багаар урагшил. Энэ practice те. Өдөр бүр. Тэ чамааг бол хамгаалж байна. Өөрийнхөө замыг зоригтой сонго. Өнгөрсөн зүйлийг тавьж явуул. Зүрхнийхээ, сэтгэлийнхээ чин үннийг нь сонсох.
ийм мессежүүд ирж байна. Тэгэхээр ирээдүйн чи бол эдгээрийг хэрэгжүүлж чадаж гэмээр амжилтанд хүрэхээс өөр гарцаагүй гэж хэлж байгаа байхгүй. Чиний ирээдүйн чамд. Ирээдүйн чи бол саяын тэдгээрийг хэрэгжүүлж чадсанараа амжилтанд хүрсэн байна. Гэхдээ тэр амжилтын нууц нь бол аз биш, саяын хэлсэн бүхэн. Тэгэд чи бодож байгаагаасаа илүү их хүчтэй хүн шүү гэж хэлүүлж байна чамд. За, их л гоё мессеж ирж байна тий. Гайхамшигтай. Энээс илүү гоё мессеж гэж байх уу гэдэг шиг л юм байна. За, тэгээд амжилт хүсье. Зөндөө гоё хэрэг болсон байгаасаа гэж бодож байна. За, 2 дугаар группийн уншлага эхлэе. За, 2 дугаар группийн ирээдүйн чамаас ямар мессежүүд ирэх нь вэ гэдэг. Гоё. Сая 1-р группийн уншлагыг уншлаа. Бас их сонирхолтой гоё санагдлаа тий. Маш гоё мессежүүдийг өгж байна. Тэгээд тарот үзрүүл биш таа Oracle картуудаар мессеж хүлээж авч байгаа. За тийм болохоор миний хувьд бол яг л 1-р групп баг намайг хэлсэн юм шиг л их санагдлаа. Одоо энийг уншихаар бас тэг юм болов. Ер нь ирээдүйн чамаас гэдэг бас мессеж бас их тийм сонирхолтой гоё уншлага болдго юм байна гэж бодлоо. Би ер нь жоохон яг нэг хайлт орлол энэдрээ гэдэг хасаа илүү сүнслэг чиглэлийн мессеж өгөх их дуртай. Тийм энергийн талын. За тийм болохоор тэр талаасаа одоо өнөөдөр айгуу гоё нэг уншлага хийе. За ирээдүйн чамаас юу гэж хэлж байна? Амьдрал чинь шинээр эхэлж байна. Гэхдээ эхлээд чи өөрийгөө илүү гүнзгий таних хэрэгтэй байна гэж хэлдэг. Every day is new opportunity гэдэг байхгүй. Ирээдүйн чи болохоор чи өнгөрсөн алдаа алдсан боломжтойгоо хитрхи удаан зуралдаж байна. Тэгэхэд тэгсэн бол ингэсэн бол одоо шал өөр байж яахгүй юу? Өнөөдрийн цагаасаа цаашаа ирээдүгөө харахгүйгээр өнгөрсөн алдаа одоо тэр өнгөрцөн боломж энэ төр дээр их төвлөрөөд байна гэсэн үг. Өнгөрсөн юм бол хизээж ирэхгүй шүү дээ. Тэгж хэлээд байна. Гэтэл ирээдүйн чи чамд юу гэж хэлж чинь гэж би чамд нэг нууц хэлэх үү гэж шүү дээ. Амьдрал өдөр бүр шинэ байдаг. Өнгөрснийг орхиод тэ амьдрал өдөр бүр шинэ. Энэ бүр ерөөсө чиний ирээдүгээс хэлж байгаа нууц нь гэж шүү дээ. Энэ өдрийг ямраар зурх нь чиний одоогийн агшин байгаа. Тэр өдөр бүр шинэ амьдрал. Тэр өнгөрсөн баларсан ямиг бол одоо зууралдаад байгаа дэвэл бүр хайрын харамсалтай гэж хэлэх гэж шүү. Тэгэхээр чиний бодож байгаагаас тэ илүү олон ирээдүйд янзын хаалга зөндөө байна штэ. Өнгөрснийг орхиоч гэж хэлээд штэ. За life hack хүмүүст янз юмтай зурлц. Тэгэхэд би тэр сургуулаа төгсөө тийм диплом авсан бол одоо ийм ажил хийж явахгүй юу гэдэг юм уу? Одоо бүр их сонь. Эсвэл би тэр нөхөртөөгөө ч юм уу тэр залуутайгаа салаагүй байсан бол ингэх тэгэх юу эдийн бүр 9 шидийн эсвэл би өмнөх ажил дээрээ байж исэн бол одоо бүр амжилтанд хүрээд өстой тийм болцсон байхгүй юу гэх. Ингээд бүх юм дээр одоо тэр байхгүй болцсон юмны талаар их зурлаад байгаад байх шиг байна л та. Тэгээ тийм учраас ийм мессеж авч байгаа юм байна. За life fact гэдэг нь болохоор тий амьдралын зам гэсэн үг тий. Энэ карт болохоор маш хүчтэйгээр тий. Ирээдүйн чи одоо хийж байгаа бүх зүйлс чинь утгагүй байсан гэж хэлж байна. Шал дэмий цагаа өнгөрөөгөөд байна гэж. Энэ бас амар чухал хэрнээ сүнслэг маш айхтар хэдхэн үг хэлж байгаа хэрнээ одоо нөгөө ухаантай хүнд ухаардаг бол их чухал юм хэлээд байгаа байхгүй юу? Ямар ч үн цэнгүй хэрэгцээгүй юмд нэг бол өнгөрсөндөө нэг бол одоо хийж байгаа юм чинь
ирээдүйн чамд бол ямар ч үнцэнгүй, ямар ч хэрэгцээгүй юм гэж хэлээд байгаа бүр. Тэр чи их л буруу зам дээр төөрж яваа хүн шиг байна. Тэг чи яагаад заримдаа юу гэж бодож ийн гэхээр тий? Яагаад ийм замаар явж байгаа юм бол гэд өөрөөсөө асуугаад үз. Яагаад бүх зүйл удаашраад байна вэ гэж тий? Бүх юм зогсцсон гацсан юм шиг чамд санагдаад байгаа бах. Яагаад гэвэл зам чинь биш учраас. Гэт юу гэж ингээд дууссан би дандаа андуураад бодлоод буруу яваад байсан гэсэн үг биш. А за тэр нь юу гэж нэхэр дараа нь өнгөрсөн хойно эргээд харахад энэ одоогийн буруу зөрүү явсан энэ зам чинь чамайг зөв газар руу нь хүргэхийн тулд дамжлах шатнд байсан. Ерөөсөө тийм дамжлах шатнд л байсан гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэл дотроос чинь нэг л биш санагдаад байгаа бол зөв рүү чинь зөвлүүлж, чиглүүлж түлхэж чинь гэсэн үг. За тэгэж хэлж шүү. Тийм болохоор тийм энэ явж байгаа зам минь зөв үү? Яагаад энэгээр би яг ийм замналаар би амьдраад байгаа юм бол энэ төр гэж жоохон тийм төвлөрч бодох ёстой юм шиг байна. Энэ нэг бяцхан бэби энэ дээрээс эрэхтэй бол их өөр зоригтой ирсэн байгаа байхгүй юу? Энэ бяцхан бэби нар эднэр бол ирсэн зорилгоо санаж байгаа. Дунд нь бид бүгдээрээ мартаад нөгөө мангар таныг хүн шиг сарнаад алга болсон л болохоос ш. Өөрийгөө мартаад өөрийгөө гээгээд олохоо байсан л болохоос ш. Тэгээд тэр ирээдүйн чи болохоор одоогийн хийж байгаа бүх зүйл чинь утгагүй шүү. Энэ хүний хийх ёстой юмыг санах хэрэгтэй байх шүү гэж хэлээд байна л да. За астрал travel. За астрал travel гэдэг нь ер нь унтахаараа айгүй өндөр зүүн совинтай бас нэг астрал гээ аялал хийгээ явждаг. За ийм чиглэлийн хүмүүс бас энэ карттай үзрэг сонгосон байж магадгүй энэ онцлогыг тийм. Магадгүй давтагдсан тоо хардаг. Маш сонин чухал одоо зүүднүүдийг зүүдэлдэг. Бүр зарим нь бол бүр угаасаа бодитоор сүнслэгээрээ биеэсээ гарч яваад астрал аялал хийж яваад ирдэг. Тийм. Ийм хүмүүс байгаа. Тэгээ caution needed гэж байгаа байхгүй юу? Энд бол анхаарах хэрэгтэй гэж бас юм хэлээд байгаа. Юун дээр анхаарахыг нь бол магадгүй чи өөрт чинь нэг мэдрэмж байдаг л байх л да тий. Энэ картны доод мессеж дээр тэгж үтсэн байгаа байхгүй юу? Caution needed. За тэгэхээр ямар нэгэн нэлээд өндөр зүүн совинтой хүн байгаа авуулна. Өндөр зүүн совинтой хэрнээ яагаад тэгвэл буруу зам дээр яваад байна. Энэ дотоодын хүний энэ юмыг ерөөсөө нэгсэн давч хилцэхгүй нэг тоохгүй нөгөө нэг харахыг ч хүсэхгүй ч гэдэг юм уу нэг байгаад байна уу гэж баг ингээ асуугдож байна. Тэр ирээдүйн чи болохоор чамд хэлж байгаа юм энэ сүнслэгийн аялал хийж байгаа юм. Энэ дотоодын зүүн совин эсвэл энэ зүүд нойронд орж ирдэг энэ мэдээллүүдийг ерөөсөө үл тоож болохгүй, тоохгүй байж болохгүй гэдэг. За, reconsider your approach. За, юу гэж нэхэр чи бол зорилгодоо хүрэх гэж байгаа боловч арга барилаа баг зэрэг өөрчлөх хэрэгтэй гэж. За, ойлгомжтой. Арга барил нь жаахан болохгүй байгаа юм биш үү те. За тэгээд хаагдж байгаа хаалгыг бол хүчээр түлхээд нээх гээд байх шаардлагагүй. Ягаад гэвэл хэрэгцээгүй болсон, шаардлагагүй болсон юм л хаагдаад хүний амьдралаас гараад явдаг хэрэгцээгүй болсон учраас тийм болохоор тэрнтэй хүчээр зуралтаад тийм хаагдж байгаа хаалгыг нээх гээд их хүчлээд байх шаардлага байхгүй гэж байгаа. Ягаад гэвэл өөр хаалганууд дараагийн шат байгаа байхгүй. Дараагийн сонголт. Дараагийн өөр хаалга руу орох цаг нь болсон байхгүй. За Японы картн дээр юу гэж байна? Хоммон жибон хикиосэро. За жинхэнэ өөрийгөө одоо ингэж нэг олохыг хэлээд байна л да. Өөрийгөө харах. Өөрийнхөөрөө байх тусам зөв хүмүүс чам руу татагднаа. Цэцгэн дурлж байгаа зүгийн шиг те зөв нь л зөвхөн чамд татагднаа гэж. Хэн нэгэнд таалагдах гэж
Өөрөөсөө өөр хүн болж явах шаардлагагүй, баг зүүж явах шаардлагагүй гэдэг. Харин чи өөрөө өөрийнхөө байсан цагт нөгөө цэцгийн баланд дурлсан зүг ишгэл яг л зөвхөн чамтай тохирох, яг л зөвхөн чиний энерги юмд тохирсон хүмүүс хэн нэгэн ирнэ гэж. Бусдад таалагдахын тулд одоо тэгж өөрийгөө одоо өөрчлөхөө бол тийм болох хэрэгтэй гэж хэлж шүү. Ирээдүйн та одоогийн чамд хэлж байна. Ирээдүйн чи бол одоогийн чи бол угаасаа биш гинэ. Өөрийнхөө байж ижил ирээдүйн чи өөрөө болж өгдөнө. За тэгэхээр та өөрийнхөө онцлог, өөрийнхөө гэрэл юмыг бол одоо тэгээд тийм нуухай болсон цагт л тийм жоохон өөрөөсөө өөр хүн болохгүй баг зүгүүд яваад байгаа юм шиг байна л дээ. За ам халтсан учраас нэг балга цаа болгоч. За deepening. За нэг чухал карт юм. Ирээдүйн чи болохоор чамайг гаднах амжилтаас илүү дотоодынхоо өсөлтөнд анхаараа гэж шүү. Дотоодын өсөлт. Чи одоо бол маш том сүнслэгийнхаа өсөлтийн шатанд явж байна. Сүнслэгийн өсөлт. Гайхамшигтай. За spring. За энэ их сайхан карт юм тий. Таны хүсэл цэцэг дэлгэрэх мэдл биелнэ гинэ. Шидийн эмшигэл биелнэ гэн хүсэл чинь. Хүлээдэг цаг үеийн дуусах ойртож байна гэж. Шинэ ажил, шинэ орлого, шинэ харилцаа, шинэ төсөл одоо юу ч үж болно тий. Ямарваа нэгэн тийм шинэ юм хүсэж байгаа бол тэр чинь тун удахгүй биелнэ гэж хэлж байна. За хүсрүүдийг нэгтгэхэд згээд ирээдүйн чамаас одоо яг юу хэлж байна гэхээр чи бол бодож байгаагаасаа илүү ойрхон болцсон яваа шүү гэж хэлж байна. Олон удаа чамд одоо ингээд нэг замаа алдсан юм шиг санагдаж байгаа бол үнэндээ үгүй. Чи тэр болгонд ингээд замаа хайгаад олж исэн гэж. Тэгээд одооноос өдөр бүрийг шинэ боломж гэж хараарай. Өөрийнхөө онцлог давуу тал, өөрийнхөө юмыг одоо гэрлийг битгий нуугаарай гэж байна. Тэгээд чамд зориулагдсан амжилт бол аль хэдийн замдаа гарцсан ирж явнаа гэж хэлж байна. За тэгээд өөрөө нөгөө нэг хүсэл чинь тий биелнэ гэж. Хавар болоход л одоо цэцэг өөрөө дэлгэрдэг шиг чамд зориулагдсан юм бол цаг нь ирэхээр дэлгэрнэ гэж. За ийм гоё мессежүүд чиний ирээдүйн чамаас ирж байна да. За тэгээд уншлагыг хүлээн авсан танд амжилт хүсье. За баярлалаа. Баяр таа. За 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За ирээдүйн чамаас ямар мессеж ирэх нь вэ гэд үзье. Stay positive, stay fighting, stay proud гэдэг их л олон stay-үүдтэй нэг карт гарч ирж тэ. За манай энэ хувилбар бол бусд хоёроос бол тийм хамгийн хүчтэй хувь тавилангийн жоохон тийм мөнгө аястай гэх юм уу. Арай өөр төрлийн мессежүүд ирэх хандлагатай байна. За чиний ирээдүй бол чамд болохоор хэлэхдээ юу гэж хэлэх гээд байна гэхээр
чи бодож байгаагаас хамаагүй том өөрчлөлтийн босгон дээр байна шүү гэж. Товчхондоо тэгж хэлүүлж байна. За stay positive гэдэг үгээр stay strong гэсэн энэ картуудаар эерэг бай. Бууж өгөлгүй үргэлжлүүл. Зоригтой бай. Төвлөр. Хүчтэй бай гэсэн мессежүүд. Энэ хамгийн хэцүү үе чинь бол дуусах гэж байгаа болохоор одоо хамгийн их сорилт мэдрэгдэж байгаа гэж хэлж байна. Эд сорилт шалгалтанд орсон юм шүү өөрөө тийм. Тэгэж хэлж яах юм. Гэхдээ чамайг нэг ингэ хэлж байгаа нь чи хичнээн ядарсан ч гэсэн бууж өгөөгүй маш сайн байна гэж шүү. Тэр бол чиний ялалтанд хүрэх зам гэж. Бас их гоё урмын үгтэй ирж байна. Гоё мессеж тий. За karma clearing. Үлийн үрийн харьцаа бол тий clearing цэвэрлэгдэж гин гэж шүү. Энэ бол маш их гоё чухал мессежийг өгч байна. Өнгөрсөн амьдрал, хуучин карма, хуучин өр төлөөс давтагдсан циклийн нэг тий мөчлөгүүд бол одоо бол цэвэрлэгдэж байна. Ирээдүйн чи болохоор чамд чи дахиж өмнөх шиг өвдөхгүй. Ягаад гэвэл идлээд, эдгээгээд, цэвэрлэгдээд дуусч гин гэж хэлж байгаа байхгүй. Өмнө нь бол магадгүй те нэг төрлийн хүмүүст ингээд татагддаг. Жишээ нь хүн нэг ингэдэж шүү дээ. Амар токсик харьцаатай хүнд ингээд нэгээс нь болоод тахаар ахаал нэг ялгаагүй нэг тийм хүнтэй уулзрал. Энэ ерөөсөө нэг кармагийн уулзрал дахин давтагддаг цикл байхгүй. Тэгэхээр эн чинь одоо цэвэрлэгдэж байна гэд. Тэгсэндээ чиний энерги цэвэрсэж байгаа учраас тэр карма тасарч арай өөр төрлийн шал өөр хүмүүсийн нэгсэндээ энергийн төвшөнд орж ийн гэсэн үг. За тэгэл нэг л юм дандаа л давтагддаг. Зөвхөн тэр хин нэг нь байсан бол үгүй. Ажил төрөл дээр байсан бол бас л давтдаг. Ер нь нэг давтагдаад байдаг. Тэгэл өөрийг чинь шархлуулаад байдаг тий. Өвдөгдөг байсан юмнуудаас бол одоо бол салж ин гэж байна. Энэ ёстой гоё мэдээ байна. Ёстой баяр үргээ гэдэг шиг. Энэ ингээд давтагдаад авах хүнд ер нь айгүй хэцүү шүү дээ. Хичнээн хичээсэн ч нөгөө байр суурин дээр. Хичнээн хичээсэн ч ахаал нөгөөтг төгөөл ижлэх нь хин нэгэнтэй учирдаг жишээ нэ. Тэгэхээр энэ карма гэж нүүлийн үр тасарч байна гэж. Энэ гайхамшигтай гоё мэдээ байлаа. За spiritual evolution. За энэ бол хоор тий. Одоо бол харин чи нэгсэн дат карма тасарч байгаас эрх чөлөөтэй нисэж болохоор ирээдүгөө өөрөө бүтээж болохоор гой сонголтон дээрээ байна. Энэний бол одоо нөгөө гарааны шатан дээр ирж байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр айгуу тийм нөгөө зүрх сэтгэлээ чөлөөл. Чи бусдын бодол, хүлээлт, үнэлгээнд хитрхи их анхаарч ирсэн байж магадгүй. Ягаад гэвэл ийм байсан учраас шүү дээ өнгөрсөн нь. Тэгэхээр одоо бол өөр болсон шүү л гэж хэлэх гээд л да. Өмнөхөөс бүх юм өөр болсон шүү гэж. Ирээдүйн чи болохоор юу гэж хэлж ийнэхээр өөрийнхөөрөө амьдрдаг, өөрийнхөө үн цэнийг мэддэг. Айдсаараа биш заяа. Сэтгэлээрээ сонголт хийдэг хүн болсон байна шүү гэж. Хүн айдсаараа сонголт хийн гэдэг те. Би энэс салжуул яах вэ? Би хийж чадахгүй байх ингэж чадахгүй байх. Тэр нөгөө кармагийн хамтаа зуралтал нөгөө тасрааг уучраас тэгээд байхгүй яг үнд бодит байдал нь. А гэтэл энд бол одоо бол шал өөр хүн болоод байна шүү гэж бүр нөгөө хэлээд байна шүү ирээдүйн чи чамд. За. Энэ тийм yes гэж. Энийг бити мартаа гэж яг энэ хэлж байгаа үгийг чи хуучин өөр хүнээс тасарсан холдсон гэдгийг бити мартаа гэдэг байгаа байхгүй. Yes, but don't forget it гэдэг. Тийм ээ. Гэхдээ энэ хэлэгдэж байгаа үгийг бити мартаарай гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй хүн чинь нөгөө хуучин юмтайгаа бодол сэтгэл хамаг ямаараа зууралдсан. Чи чөлөөлөгцөн, чи яв гэхээр нөгөө явж чаддаггүй нөгөө хүнийг хэлээд байгаа шүү дээ. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Одоо яваараа дуртай өссөн газар руу яваараа гэд
бүр чөлөөлчүүд нөгөө нэг гар хүлээгийн жишээ нь хүлцэн байсан бол тэрийг нь тавьчаад тагаад нөгөө нэг айдсандаа болоод хөдөлж чаддгүй, явж чаддгүй. Би эргчлөөтэй боллоо гэж босоод гүйж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ үгийг бити мартаарай гэж хэлүүлж байна. За энэ Япон картны мессеж болохоор тий өөртөө орон зай гаргаж өгөө гэж. Шинэ эерэг өөрчлөлт оруулахын тулд хуучин юмнуудыг тавьж явуулаад, өнгөрсөн энергийг тавьж явуулаад өөрөө өөрчлөгдсөн учраас одоо нэг шинэ төрсэн хүнд шинэ орон гэр, шинэ хувцас, шинэ юмнуудыг бэлддэг шиг жишээ нь ингийн ярих юм бол өөрийнхөө сүнслэгт өөрийнхөө одоо орон зай бэлдгээд байх байхгүй. Эерэг өөрчлөлт орж ирж байгаа. Шал өөр эерэг өөрчлөлт орж ирж байгаа учраас. За тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гэнэхээр хэрв шин зүйл оруулж ирэхийн тулд хуучныгаа гаргаж хаяа л гэсэн үг. Сэтгэлийн орон зай байна уу? Тэр нэгэсэндээ магадгүй чиний найз, нөхөд, хүн хоорондын харилцааны энергийг цэвэрлэх гэр орон байлаа гэхэд гэр орондоо шинэ энергийг оруулж ирэх хуучин эд материал хэрэггүй болсон хүн нөгөө хайж чаддгүй, авч чаддгүй хэрэг болдгүй юмнууд ингээл нөгөө гэртээ хураагаад байдаг ш. Тэднийг гаргах чөлөөл шинэ орон зай, шинэ юмыг, шинэ энергийг оруулж ирэх зай гаргах гэдэг байхгүй. Энэ бүр өөр өөрсдийнхтээ бүрөөсөө ингэж гоё өөрчлөлт орж ирж хахад хуучнуудыг зайлуулаа л гэсэн үг ш болох хүн тавчхандаа. За тэгэхээр ирээдүйн чи чамд болохоор би шинэ боломжуудаа хүлээж авахын тулд болохоор зарим хүмүүсийг, зарим айдсаа, зарим хуучин итгэл үнэмшлүүдэд бүгдийг тийм одоо орхих цаг чинь шүүл гэж хэлүүлж байна. За энэ одоо энэ олон айхтар extraordinary гэж байгаа юм шүү дээ тий. Extraordinary картаар юу хэлж байна гэхээр ирээдүйн чи болохоор чамд чи жирийн хүн биш ээ гэж хэлэх гээд байгаа юм. Чамд бусдаас өөр онцгой авьяас чадвар байгаа. Гайхамшигтай гоо үзэсгэлэн байгаа. Бусдаас өөр гэж аахгүй тогс шугууч одоо бүр гайхамшигтай гоё юм биш үү? Тэ? Амьтдын дундаас бүр номер 1 бүр үзэсгэлэн төгөлдөр гоо амьтан биз дээ, тэ? Тэгэхээр чамд тийм авьяас чадварч байгаа. Ер нь чи бол бусдаас шал өөрмөц онцгой гайхамшигтай гоё хүн шүү дээ гэж хэлээд байна. Өөрийгөө дутуу үнэлэхгүй шүү л гэж хэлээд байна. За бизнес венчур энэ карт болохоор бүр ингээд тийм юу гэж хэлж ийн гэхээр одоо бол ирээдүгээс ирж байгаа мессеж шийдэн дээр чинь ажлын бизнесийн орлогынхаа шинэ боломжуудыг бүү алдаарай. Алдаж болохгүй шүү. Чиний эхлүүлэх гэж байгаа зүйл бол чамайг амжилтанд бол хүргэн шүү гэж бодсон сансан юм одоо хэрэгжүүлээрэ гэж хэлүүлж байна. Ирээдүйд орлогын чинь их усэр болох магадлал маш өндөр шүү гэж. Ер нь үйлсүр чинь болно шүү гэж хэлээд байна л да, маш өндөр судлаач байгаа тий. За, ирээдүйн чи болохоор чамд за би чамд одоо нэг нууц хэлэх үү гэж асууж байна. За, ямар нууц хэлэх үү? Чи яг одоогийн байгаа өөрөөсөө илүү хүчтэй нэгэн болж өсчихсөн байх шүү гэж. Томорцсон байх шүү чи бол гэдэг. Тэгэхээр алдсан зүйлдээ, өнгөрсөн зүйлдээ биш, ирэх гэж байгаа зүйлдээ илүү анхаарлаа төвлөрүүлээрэ гэж байна. Кармын үр төлөөс чинь дуусч байна. Чиний зам бол цэвэрлэгдэж байна. Өөрийгөө битгий жижигрүүлээдэ гэж шүү. Чиний онцгой энэ авьяас чадвар, энэ онцгой гоё гэрэлгээ чинь, энэ хорвоо ертөнцид хэрэгтэй байна гэж. Нэг л өдөр чи эргээд харахад юу гэж харна гэхээр Аз болж тэр үед би бууж өгөөгүй тэ талархна гинэ. Тэр үед л одоо тэгэхээр энэ чиний айгүй том амьдралын эргэлтийн зэг байгаа байхгүй.
Тэгэхээр яг одоо энэ чухал цаг үед бууж өгж болохгүй нь шүү дээ манайхаа. Хуучинтайгаа зуралдаж болохгүй нь шүү дээ. Чи ирээдүйн чи болохоор чамд юу гэж хэлж ийм хэр аз болж би яаж тэр үед буугаад өгч өгөө юм бэ л гэж байгаа байхгүй. Гайхамшигтай гоё тий. За тэгэхээр давтаад их чухал мессеж яриад байгаа болохоор карма чинь цэвэрлэгдэж байна. Сүнслэгч нь өсөлтөн дээрээ явж байна. Өөрийнхөө онцгой явах замаа хүлээн зөвшөөрөө. Чи бол бусдаас өөрөө. Шинэ ажил, бизнес чамайг амжилтанд хүргэх боломж чинь бол одоо нээгдэж байна. Гэсэн мессежүүд ирээд байна гэсэн үг. За гайхамшигтай. За манайх их ирээдүйн та нараас бол өөрсдөнд чинь зориулсан их гоё мессежүүд ирлээ. За 3 групп гуруулаад их онцгой гоё юм байна. За тэгээд ирээдүйн та хэдэн сарын дараа жишээ нь нэрг өөрчлөгдсөн байдаг учраас ер нь энэ тарах үзрийн уншлага гэдэг дээр нэг тайлбар хэлэхэд хүмүүс нөгөө нэг хүлээж авж байгаа цаг үедээ тэрийг яг тухайн группыг сонссон ч гэсэн 3 группийн уншлага уншиж чад нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа дараагийнх нь групп таарж авах жишээний байдаг шүү ер нь. Их учиртай штэ. За тийм болохоор энэ удаагийн уншлагыг тий хизээ ямар цагт хүлээж авах нь тий тэр үед танд зөв цагтаа хүрсэн байгаасаа гэж найдаж байна. За ингээд амжилт хүсье. Баярлалаа баяртай.